13 жил хүлээсэн туулын хурдны замын ажил эхлэх гэсэн чинь за би яриагаа ярьчихъя манайха миний юмд оруулаарай. За туулын хурдны зам эхлэх гэсэн чинь улс төрч голдуусууд гарч ирээд асар өндөр зохион байгуулалттайгаар нийгмийн сүлжээнд тарас. Одоо иргэдийн дунд маш их том хардлага үүссэн байгаа. Энэ төсөл зөв юм уу буруу юм уу? Энэ юу хэн хэдэнд хөрөг идэх гээд байна? Энэ туулгалыг сүйтгэх гээд байногүй юу гэсэн маш том хардлагуудыг үүсгэж амжицсан. За би одоо энэ саяны төслийг зогсоож байгаа энэ улс төрч голдоо манай ялангуяа хаан уулын ганцны усуд байна лээ. Би тэдэрт хандж хэлэх гээд байгаа. Одоо энэ 100 Улаанбаатар тарамвай гэж нисэх ярамгийн иргэдэг 20 минутын дотор тусгай замаар нийслэлтийн төвд хүргэх төсөл эхлэж байгаа. За тэрийг битгий зогсоогоорой. За тэрлэл битгий дайрч үзээр яг энэ шиг. Ерөөсөө энэ нэг атайхан ажил хийчихвээ. Энэ нийслэлд нэг атайхан ажил болчихвээ. Түүний сонгуул Монголд одоо айгүй бол үр дүнд нөлөөлчихвээ гэсэн тийм бодол байна уугүй юу энэ улс төрчд. Айгүй бол тийм бодол байгаа. За Нямбатар нэг гоё ажил хийчихвэл айгүй бол энэ дийлдэхэ болчихно гэсэн бодол байж магадгүй. Би бас тийм хартаа байгаа. Тэгэхээр энэ сошиал инфлюенсер тэр төслийг гацааж байгаа улсуудад бол одоо би одоо уриалж байгаа. Энэ 100 ихтгэж байгаа Улаанбаатар тарамвай битгий тийшээ дайраарай. Тэр бол гарцаагүй чухал тараас нь бэлэн маш ойлгомжтой төсөл байгаа. Тэгээ нисэх яармгийн иргэдийг маань одоо маш том төгжрэлээс гарах юм төсөл шүү. Энэről одоо бити дайр дөнгөр тендер явж байгаа юм байлээ. Олон улсын тендер. Тэгээ энэ 100 ихтгэхээр төлөвлөж байгаа.